За сайн байцгаана уу бүгдний өдрийн мэндийг хүргэе. 14 дахь удаагийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзаж байна. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа Бэлэг Бараамидын 3 дугаар хэсэг болох Хүлцлийн чандад хүрэх үе хэсгийг одоо номноос уншицгаая. За номоо эхлэхийн өмнө бүгдээрээ аврал уншицгаая. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотхий хүртэл би идэг мүй өглөг тэргүүтээ үлдсэн буйнаараа би амтны тусад бурханд бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотхий хүртэл би идэх мүй өглөг тэргүүдээ үйлцэн буйнаараа би амтны тусад бурханд бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотхий хүртэл би идэх мүй өглөг тэргүүдээ үйлцэн буян үүгээрээ би амтны тусын тулд бурханд бүтэх болтугай. За 3 Хүлцлийн чандад хүрэх үед дотроо 5 үүнд 1 Хүлцлийн мөн чанар, 2 түүнийг бясалгахад орох арга, 3 Хүлцлийн ангилал, 4 түүнийг бүтээх үед хэрхэн уйлдэх, 5 тэдгээрийн утгыг хураах. За үүнд анхан Хүлцлийн мөн чанарт 1 Хорлол зовлон тохиолдоход сэтгэлдээ уурыг хорьсон дадал төвчээр нь Хүлцлийн мөн чанар юм а. 2 түүнийг бясалгахад орох аргат 2 хэсэг. Үүнд 1 Хүлцлийн тус эрдэм, 2 уурын гим үр. Анхан Хүлцлийн тус эрдэмд 10 байна. Үүнд 1 хойшид дайсан цөөрөх, 2 орчин болон сэтгэл амгалан болох, 3 гимшилгүй болох, 4 үхэхэд айдасгүй орших, 5 үхээд сайн төрөлд төрөх, 6 энэлгэгч Нисванист хатуужих хүчидний дээд, 7 хорлолт сэтгэлийн их галыг дарагч мөрөн, 8 бусдын буруу үйлийн сумаас хамгаалах хуйг, 9 бусдын сэтгэлийг булаах чимэг, 10 хамаг амьтны нүдний шим болсон сайн биеийг бүтээх мэргэн урлаач. 2 дугаар хэсэгт уурын гим үр. Үүнд 1 үл үзэгдэх гим үр нь уур нь орчлонд амьдрах хүнс буйныг даран сөнөөгч дайсан байдаг. Хилэнцгийг 4 хүчээр дарах болон буруу үзэл хорлох сэтгэлээр буйныг дарах 2 нь шатсан хөрөнгө нөхцөл бүрэлдсэн ч ногоо ургуулдаггүй мэт тэрхүү буян нүглэн нөхцөлтэй учирсан ч үрээ өгч чадахгүй болно. Хилэнцгийг дарсан ч дээд эрдэм төрөх нь хойшлох ба буйныг дарсан ч буйны дадал нь үлдэх учир түүгээр ахин буйныг хураах боломж буй. Зарим нь сахил өглөг тэргүүдний дадлаа дарсан ч өмнө хураасны үрийг дараагүй нь бий. Буйныг дардаг нь ганц уур биш, үйлийн үрийг үгүйд үдсэн болон дээдийн номыг твчсэн бодисатва болон багшид тэргүүтэнг басамжлах хийгээд тэдгээрт омогдох нь мөн буйныг ихээр дардаг хэмээжээ. 2 үзэгдэх гим үрн. Сэтгэлийн амгаланг үл амсах, урд байсан нь сарнин арилах, нойр муудах болон сэтгэл тогтвортой орших нь суларч, ухаан ухвар мөчөд болж, бусдын ачийг умартан хорлох бөгөөд, бусдын сэтгэлийг мохож татах боломжгүй болно. 3 Хүлцлийн ангилалт 3. Үүнд 1 хорлолыг юмн чинээ үл бодох, 2 зовлонг хүлээн авах, 3 номонд магадлан сэтгэх хүлцэл. Анхан хорлолыг юмн чинээ үл бодох хүлцлийг үүсгэхэд 2 1 хорлогч хорлсон үед үл твчхийг хорих, 2 хорлогч баяжхад дургүйцаж ядуурхад баясдгийг хорих. Анхан хорлогч хорлсон үед үл твчхийг хориход 2 хэсэг.
Үүнд нэг амгалангийн саад болж зовлонтой болгосонд үл твчхийг хорих. 2. Хүндлэл тэргүүтний саад болж муушаал тэргүүтээ 3 зүйл уйлдсанд нь үл твчхийг хорих. Анхан амгалангийн саад болж зовлонтой болгосонд үл твчхийг хориход 2 хэсэг. Үүнд нэг уурлах нь зохисгүйг үзүүлэх. 2. Нэгүүлсэх нь зохистойг үзүүлэх. Анхан уурлах нь зохисгүйг үзүүлэхэд 3. Оронг ажиглавал уурлах зохисгүй. 1. 2. Оронтонг ажиглавал уурлах зохисгүй. 3. Шүтээнд ажиглавал уурлах нь зохисгүй. Анхан оронг ажиглавал уурлах зохисгүйд нэг өөрийн эрх байгаа эсхийг ажиглахад уурлах зохисгүй нэ. Хорлогч бээр өөрийгөө хорлохыг хүсэн үйлдэлээрээ миний бие сэтгэлд зовлон үүсгэсэн гэвэл тэгвэл тэрээр өөрт нь хор хүргэхгүй байх өөрийн эрх байсаар атал хор хүргэсэн гэж уурлсан юм уу? Түүнд өөрийн эрх байхгүй. Бусдын эрхэнд яалтчгүй хөтлөгдөн хор хүргэсэн гэж уурлсан юм уу? Эхнийхээр бол уурлах нь зохисгүй учир нь тэрээр хор хүргэж байхдаа өөрт нь өөрийн эрх байгаагүй. Учир нь түүнд урдаас татсан Нисвансын хөрөнгө авьяас байгаа бөгөөд хямруулах орон нь ойр байсан ба бодит бусыг сэтгэлдээ агуулдаг шалтгаан нөхцлүүд бүрэлдэхэд тэрээр хорлох сэтгэл төрүүлье гэж бодоогүй ч тэр шалтгаанууд нь эрэхгүй өдөөдөг учир тэдгээр шалтгаанууд бүрэлдэхгүй бол хорлоё гэж бодсон ч угаасаа нь төрөхгүй. Тиймээс тэдгээр шалтгаануудаар хорлох хүсэл төрдөг ба түүгээр мөн хор хийх үйлдэлүүд үүсдэг бөгөөд түүгээр нь бусдад зовлон бий болдог болохоор бодгал түүнд өөрийн эрх өчүүхэн ч байхгүй. Тэр өөрөө Нисвансын эрхэнд орсон болохоор түүний боол мэд явдаг юм аа. 2 дахиар бол өөрт нь өөрийн эрх ёор байхгүй. Бусдын хөтөлгөөнд ирэхгүй орж хор хүргэсэн бол уурлах нь маш зохисгүй. Жишээ нь адад эзлэгдэн түүний эрхэнд явагч зарим нь өөрийг нь түүнээс гитлэх нь тус хүргэгчдэдээ хор хүргэхийг хүсэх бөгөөд цохих тэргүүтэн үйлддэгч энэ нь адаар ирэхгүй автантын үйлдэж байгаа хэмээн түүнд өчүүхэн ч уурлалгүй адаас салгахыг хичээдэг шиг бодисатвач мөн хорлогч хорлоход энэ нь Нисвансын адаар өөрийн ирэхгүй болж тийм үйлддэг хэмээн санаж тэр бодгалд өчүүхэн ч уурлалгүй харин тэрхүү Нисвансаас нь хахацаахын тухайд би бодисатвын явдалд шамдъя хэмээн сэтгэл үүсгэх хэрэгтэй. Өөр бас шалтгаан нь хэрвээ тэдгээр амьтан өөрийн эрх байсан бол хэн ч зовлонт болохгүй. Учир нь зовлон хүсдэггүйн дээр түүнд өөрийн эрх байгаа. Хэрвээ тэд хүчтэй Нисвансаар өдөөгдвөл нэн ихэд хайран сайхан өөртөө мөн хорлох бөгөөд халилд үсрэх өргөс мэд тэргүүтнээр хорлож идээ ундаа таслах тэргүүтэн үйлдэж байхад бусдад хорлохыг нь өгүүлэх юу билээ хэмээн бодоод ч уурыг хорж үйлдээрээ. Зуурдын эсвэл мөн чанар алин болохыг шинжилэхэд уурлах зохисгүй нь бусдад хор хүргэдэг гэм нь амьтны мөн чанар биш хоёроос хэтрэхгүй учир хэрвээ мөн чанар нь юм бол уурлах зохисгүй. Учир нь халуун түлдэг гэд галд уурлах нь зохисгүй мэд. Хэрвээ зуурдынх чиглэлээ уурлах зохисгүй нь утаа манан тэргүүдэн нь огторгуйд суунаглахад түүний гимээр огторгуйд уурлах нь зохисгүй мэд. Шууд болон тойруу алинаар хорлсонд шинжилэхэд уурлах нь зохисгүй байна. Шууд хорлсон хорлогчд уурлвал ташуур тэргүүтэнд бодгал мэт уурлах хэрэгтэй. Хэрвээ тойруугаар хорлсон хорлогчд уурлвал ташуурыг хэн нэгэн хөдлөгдөг шиг
Төрлөختөн хор үйлдэхэд түүнийг хөдлөгдөг учраас ууранд уурлах хэрэгтэй. 4. Хорлогчийг өдөөгч шалтгаанд шинжлэхэд уурлах зохисгүй нь. Хорлогчийн өдөөс нь зовлон амсаж буйн шалтгаангүй, нийцэхгүй шалтгаанаас үүсээгүй тул өөрийн зохилцсон шалтгаанаас гардаг бөгөөд тэр нь өмнөх нүглийн үйл мөн учраа өөрийн үеийн ирэхээр хорлогчийг ирэхгүй өдөөсөн болно. Тиймээс өөрөөс болсон байхад бусдад уурлах нь зохисгүй хэмээн өөрөөс бурууг нэхэн уурыг хорь. Жишээ нь тамийн сахиулууд нь миний өөрийн муу үйлээр бүтэж надад хор хүргэдэг мэт. 2. Оронтонг ажиглавал уурлах зохисгүйд. Хорлолоор үүсэх зовлон нь урдын муу үйлийн үр мөн тул түүнийг амсснаар урдын муу үйл барагдахын дээр уурлахыг хүлцэн тэсвэл шинээр хилэнц хураахгүй. Бөгөөд буян ихэд аривжих учир хорлогчийг ачтанд харах хэрэгтэй. Тиймээс хүнд өвчин ангаахын тулд ханах төөнхийг твчдэг шиг их зовлонг буцаахын тулд бага зовлонг хүлцэх нь нэн зохистой. 3. Шүтээнд ажиглавал уурлах нь зохисгүйд. 1. Хорлохын шалтгаан хийгээд гэмтээ гэмгүйг шинжлэх нь. Бусдын мэс болон миний бие хоёр нь зовлонгийн шалтгаан гэдэг нь ижил юм аа. Тиймээс алинд нь уурлах билээ. Мөнхөгийн ирэхээр хорлсонд мөнхөглөн уурлахад хинэн гэмтээ. Гэмгүй байх билээ. Хуйлаа гэмтээ бусуу. 2. Өөрийн ам авснаас шинжлэхэд уурлах зохисгүй нь. Би бодис сэтгэл үүсгэн хамаг амьтанд тус бүтээхийг ам авсан бөгөөд бусдад туслах үйлд оршоод нэг амьтан байдгаа хамаг амьтанд тусыг бүтээх хэрэгтэй учир хүлцэл тэсвэрийн хуйгийг үүсгэе. 2. Нэгүүлсгэн зохистойг үзүүлэхэд хамаг амьтан тэргүүлшгүй цагаас миний эцэг их садан болж байсан нь ижил бөгөөд шалтгаан нөхцөлийн ирэхээр мөнх бус бөгөөд гурван зовлонгоор үргэлж нэрвэгдэх бөгөөд мөнхөгнэс вансын адаар галзуурч өөрийн энэ хийгээд хойдын хэрэг бүгдээ даран сүйтгэж байхад би инэрхэн зохистой бусуу. Уураар хорлолын хариуг барьж хаанаас болох билээ хэмээн чин зүрхнээсээ бодоорой. 2. Хүндлэл тэргүүтний саад болж муушаал тэргүүтээ 3 үйл үйлдсэнд нь үл твчхийг хорход. 2. 1. Магтаал тэргүүтээ 3 зүйлийн саад болсонд үл твчхийг хорих. 2. Муушаал тэргүүтээ 3 зүйл үйлдсэнд нь үл твчхийг хорих. Анхан магтаал тэргүүтээ 3 зүйлийн саад болсонд үл твчхийг хориход 3. Үүнд 1. Магтаал тэргүүтэнд эрдэм үгийг санаа. 2. Гэмтэйг нь сана. 3. Тиймээс тэдгээрт саад болоход баярлах нь зохистой. Анхан магтаал тэргүүтэнд эрдэм үгийг санах нь магтаал нь энэ насанд өвчин үгүй. Урт настай буян аривжиж сэтгэл амьрлахад энэ хойд 2 наснд тусгүй учир түүнийг доройтоход бүү уурс. 2. Гэмтэйг санах нь магтаал нь сэтгэлийг хэрэггүй зүйлд сатаарах болон айдас уйтгар болон эрдэмтэд атаархах буйныг доройтгох тэргүүтээ гим их бий. 3. Тиймээс тэдгээр саад болоход баярлах нь зохистой. Тиймээс магтаал, яруу алдар, олж хүндлэл доройтох нь намайг муу заяанаас сахин шунлын хүлээсийг тастан зовлон руу орох хүслийн үүдийг хаагч хэмээн санаарай. 2. Муушаал тэргүүтээ 3 зүйл үйлцэнд үл твчхийг хориход сэтгэл нь бийгүй учир хэн нэгэн шууд хорлож чадахгүй.
Харин муушаал тэргүүтэн нь биедэж хор хүргэж чадахгүй байхад баярлах нь зохистой. Хэрвээ бусдууд надад дургүй болох нь надад хорлоно гэвэл бусад дургүй байх нь бусдын учир. Өөрт юу ч үл болох учир дургуйцлыг хорь. Тэгсэн ч бусад дургуйцснаар надад оол зашиг олдохгүй болно гэвэл оолз олсон ч эндээ орхиод явах бөгөөд харин уурлаж хураасан хилэнц мөнхөд дагна. Оол золоод урт удаан амьдэрсэн ч үхэхээс зайлахгүй бөгөөд үхэх үед 100 жил жаргасан, 1 жил жаргасан 2 ижил юм аа. Учир нь хуйлаа дурсамж төдий бөгөөд тэр үед жаргал зовлон өнгөрсөн одсон нь ялгаа үгүй. Зүүдэндээ 100 жил жаргасан агшин зуур жаргасан хоёр сэрэх үед жаргалтай жаргалгүй байхад ялгаа юу ч үгүй мэт. 2. Хорлогч баяжхад дургуйцаж ядуурхад баясдгийг хорход бусдын тусыг бүтээх бод сэтгэл үүсгчгээд бусдад жаргалтай болоход дургуйцах нь өөртөөгөө зөрчилдөн буй учир чин сэтгэлээсээ баярлах хэрэгтэй. Үгүй аваас нэр төдий сэтгэл болно шүү дээ. Мөн дайсанд дургуйцах бодол нь өөрт ямагт хор болох учир өөрийгөө заваасан төдий үйл юм. 2. Зовлонг хүлээн авах хүлцлийг үүсгэхэд 3. 1. Зовлонг хүлээн авах нь заавал хэрэгтэй учир шалтгаан. 2. Түүнийг үүсгэх арга. 3. Суурийн үүднээс дэлгэрүүлж номлох. Анхан зовлонг хүлээн авах нь заавал хэрэгтэй учир шалтгаан нь амгалангийн шалтгаан нь цөөн бөгөөд зовлонгийн шалтгаан нь нэн олон байдаг. Зовлон нь заримдаа уураар, шантарч мохохоор, бусдын үйлдэл илээх, урдын үейлэр, буйны үйл хийхээр үүсдэг нь ч бий. Тиймээс зовлонг хүлээн авах чадваргүй бол өөрийн бодлоор үүсгэсэн сэтгэл зовнилын зовлон нэмэгдэж твчихэд улам бэрх болно. Хүлээн авснаар зовлонг мөрд авснаар их зовлон бага болно. 2. Түүнийг үүсгэх арга дахь 2. 1. Зовлон гарахад чихтэй шууд дургуйхнаар барихыг хорих. 2. Тэр зовлонг хүлээн авах нь зохистойг үзүүлэх. Анхан зовлон гарахад чихтэй шууд дургуйрхан барихыг хориход үүссэн зовлонг засаж болох байхад дургуйцах хэрэг үгүйн дээр засаж болох бол дургуйрхсан тус үгүй учир хэрэг хүч байхгүй бөгөөд гимн олон. Учир нь эмзэглэх нь их бол өчүүхэн зовлонгч тэсгэд нэн бэрх. 2. Тэр зовлонг хүлээн авах нь зохистойг үзүүлэхэд 3. 1. Зовлонгийн өөрийн эрдмийг санах. 2. Зовлонгийн бэрхийг туулан хүлцсний эрдмийг санах. 3. Багаас нь дадуулбал бэрх бишийг санах. Анхан зовлонгийн өөрийн эрдмийг санахад 5. 1. Зовлонгийн шалтгаанаас гэтлэх үед сэтгэлийг сануулдаг эрдэм. 2. Омог хөөрөмшлийг эвддэх эрдэм. 3. Зовлон нь нүглээс гардаг учир хилэнцгийг цээрлэх эрдэм. 4. Зовсноор амгалан ихэд хүсснээр буйныг бүтээхэд баясах эрдэм. 5. Өөрийн байдалтай жишин бусдыг нэгүүлсэх эрдэм. 2. Зовлонгийн бэрхийг туулан хүлцсний эрдмийг санахад 2. 1. Гэтлэх тэргүүтээ их хэргийн тус эрдмийг санах. 2. Үлшгүй их зовлонг буцаадаг тус эрдмийг санах. Анхан гэтлэх тэргүүтээ их хэргийн тус эрдмийг санахад урд өмнө нь тэргүүлшгүйгээс өөрт ч бусдад ч тус нь өчүүхэн зориг хүслээр элдв зовлон амсгаа мэдэж байсан ч тэдгээрийг үл тоон хойшид улам их зовлон амсах шалтгаан болсон хэрэггүй олон үйлийн олонтой хийжээ. Идүүгээ өөрт болон бусад хоёуланд тустай авуугай хэргийг зорин хүсэж зовлонг хүлээн авах нь өмнөөс ч илүү нэн зохимжтой хэмээн оюунаа хатамжил. Зовлон туулж байгаа ч ийм сайхан хэргийг бүтээх боломж олдож буй нь миний хамгийн сайн олз.
хэмээн сэтгэлээ өргөн урамшуулаарай. 2. Үршгүй их зовлонг буцаадаг тус эрдмийг санахад гарын хумсаа хугалан ам мултарсан хүн ихэд баярлан хөөрдөг шиг зуурдын багахан энэ зовлонгоор тэргүүлшгүй орчлон хийгээд муу заяаны шалтгааныг буцаах боломжийг олж буй нь машид сайхан хэмээн санаарай. 3. Багаас нь дадуулвал бэрх бишийг санахад бага саг зовлонгоос эхлүүлэн дадлагжуулбал зовлонг хүлээн авах чадал улам сайжирн тэлэгдэнэ. 3. Суурийн үүднээс дэлгэрүүлж номлоход 8. 1. Оронд шүтсэн. 2. ертөнцийн номонд шүтсэн. 3. Явдал мөрд шүтсэн. 4. Номыг огоот барьсанд шүтсэн. 5. Гуйлгаар амьдрахад шүтсэн. 6. Хичээнгүйгээр алжаалт шүтсэн. 7. Амьтны тусыг үйлдэхэд шүтсэн. 8. Дарвидын үйлд шүтсэн. Анхан оронд шүтсэнд хувцас идэ унтлахын хэрэгсэл суудал им идэл муухан баг олдох болон чандынхан үл хүндэтгсэн их удаан өгөх зэрэгт дургуйлахж гансрал үгүйгээр зовлонг хүлээн авах. 2. ертөнцийн номонд шүтсэнд 9. Олзгүй, яруугүй, муушаал, зовлон, аюул, барагдал, хөгшрөл, өвчин, үхэл 9 нь ертөнцийн юмс бөгөөд тэдгээрт шүтсэн зовлонгуудыг хүлээн авах. 3. Явдал мөрд шүтсэнд явах, суух, зогсох, хэвтэх үйлд шүтсэн зовлонг хүлээн авах. 4. Номыг огоот барьсанд шүтсэнд 7. Чухаг дээдийг тахих болон багшийг тахих, ном цээжилснээ бусдад дэлгэрүүлэн үзүүлэх, амны уншлагт унших, ганцаар аглагт суун үнний утгыг шинжлэх, нэгэн төвлөрлөөр бясалган номыг барих, энэ 7-д шүтсэн зовлонг хүлээн авах. 5. Гуйлгаар амьдрахад шүтсэнд 7. Үс болон сахал тэргүүтэнг хусан гуа бус дүрст болох, оёостой болон муу өнгөтэй хувцас өмсөх, ертөнцийн үйл бүгдийг боомлон оршиж амьдрах, бусдаас олсон идээр амьдрах, эдийг хураалгүй бусдаас хувцас авч амьдрах, ариун бус үйлийг төвчин хүний хүслээс буцан амьдрах, наадам тоглоом найрнаас буцан амьдрах. Энэ 7-д шүтсэн зовлонг хүлээн авах. 6. Хичээнгүйгээр алжаалд шүтсэн. Буйны зүгт шамдахад би сэтгэл алжаах болон хямрах өвдөхөөс үүссэн зовлонг хүлээн авах. 7. Амьтны тусыг үйлдэхэд шүтсэнд амьтанд туслах үйлээс үүсэх зовлонг хүлээн авах. 8. Дарвидын үйлд шүтсэнд бадар аяга болон номын хувцсын үйл зэрэг хуврагын үйл болон тариалангийн үйл худалдаа хийх болон хаанд зүтгэн амьдрах тэргүүтээ гэргитний Дарвидын үйлээс гарсан зовлонг хүлээн авах. 3. Номонд магадлан сэтгэхэд дуршсан хүлцлийг үүсгэхэд 8. 1. Дурших орн нь 3 эрдэнэ. 2. Илт болгох орн нь бие үгүйн утга. 3. Хүсэх орн нь бурхан бодисодва нарын их хүч, илт мэдлийн хүч, 6 чандад хөрхүйн хүч, хамт төрсөн хүч. 4. Авах орхихын орн нь шалтгаан сайн муу үйл болон үр жаргал зовлон. 5. Бясалгах орн нь зорьсон орон бодийн хутаг болон. 6. Түүнийг олох бод сэтгэл. 7. Сонсох санахгүйгээр бүтээх орн нь мөнх бус тэргүүтэй номын утга. 8. 12 эрхэм зарлиг тэргүүтэн. Дурших ёс нь тэдгээр оронг ямар болохыг магадлан таних зохистойгоор барин ахин дахин сэтгэн бодох. 4.
Тэдгээрийг бүтээх үед хэрхэн үйлдэхэд 6. 6 нь дээд төгөлдрөөр болон бусдыг хөлцөлд оруулах тэргүүтээ 6 нь чандад хүрхийг бүрдүүлэн анхааран авах юм. 5. Тэдгээрийн утгыг хураах нь хамаг амьтанг хөлцөлийн чандад хүргэх бодийн сэтгэлийг суур болгож дээд газрын хөлцөлийн анхааран авалгыг ерөөлийн орон болгож анхлан үйлдэгчийн хөлцөлийн суртгаалуудыг онцлон суралцаж гим алдаа гаргавал наминчилж одооноос чадхуудаа бүтээн үл чадхуудаа төгсгөх ерөөлийг өргөөрэй гэсэн байна. За өнөөдөр хөлцөлийн бүлгийг хамтдаа уншлаа. Энэ номыг сонссон болон уншсан номыг бүтээсэн хүн болгон хөлцөлийн чандад хүрэх болтугай гэж та бүхэндээ ерөөл өргөё. Хамаг амьтан бүхэн хөлцөлийн чандад хүрэх болтугай. За энэ өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа хамаг амьтны тусын тулд бод сэтгэлд хүрэх болтугай, хамаг амьтны тусын тулд хоосон чанарыг онсон бэлэг оюун төрөх болтугай, хамаг амьтны тусын тулд бурханд бүтэх болтугай. За намыг маань сонссон та бүхэндээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.